Бэлгийн хүчирхэгдэлтэй холбоотой 2024 оны байдлаар цагдаад үрдгүүлсэн нийтдээ 1139 хүүхэд байдсан байна. Энэ 318 хүсэлт гаргаад шинжилгээ хийлгэсэн байна. 240 хүүхэд нь одоо цэцэгцэн очсон 20 уршиг зэрэгэл тогтоосон байна. За бусд нь одоо ямар учраас одоо дутуу шалгаад байна уу цагдаа юм бол энэ дээр одоо хяналт хийж өснө. За Бэлгийн хүчирхийлэлд 2024 онд 598 наснд хүрээгүй хүүхэд өртсөн байна. Тэгээд 908 хүнд одоо үздэг шинжилгээнд хамаарагдсан байна л да. 2024 оны байдлаар насанд хүрээгүй хүүхэд төрүүлсэн 1931 хүүхэд байт юм байна. За өөр хүнд үлсэн 499 хүүхэд. Тэгэхээр энэ шалтгааныг судалж өссөн үү нэгдэл. Хоёрдугаар нь ялаар шийтгүүлсэн нь нийтдээ 222 хүн байна гэдэг тайлан дээр дурдсан байна. За энэ 5 нь одоо Бэлгийн хүчирхийлэл үйлчээд яал авчаад хугацаанаас өмнө 5 нь суллагдсан байх юм. Ямар шалтгаанаар суллагдсан хүний эрхийн комиссын дээр үлссэн үү? За 3 нь яг өвчнөө өчрөгсөн байна. 2 нь Монгол Улсын дээд шүүхийн цагаатлаар сагаатсан байна. Тэр бас заримдаа хэлмэгдэг асуудал гардаг л да. Энэ талаар одоо тодорхой дүгнэлт хийж шалгаж өснө тэрийг асуух гэсэн. За энэ бага насны хүүхэд үр хөндүүлж байгаа төрж байгаа тоо бол энэ эрүүл мэндийн байгууллагаас өгсөн мэдээлэл. Тэгэхээр энэ шалтгаан өгслийг бол бид нэр судлаагүй, наривч судлаагүй. Энэ талаарх бол мэдээлэл байхгүй байгаа. Тэгэхээр энийг бол эрүүл мэндийн байгууллагаас нарийн одоо дүн шинжилгээ хийсэн хэсэг талаарх мэдээллийг бол бас авах нь зөв бах. Бидний хувьд бол энэ тоо өөрөө маш өндөр байна. Тийм учраас энэ дээр бид нэр нарийн судалж дүн шинжилгээ хийх шаардлага байна. Энэ дээр дүн шинжилгээ хийсний ард тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгаа гэдгийг одоо бид нэр бас хэлж байгаа. За 14 наснаас доошоогоо хүүхэд төрсөн үр хөндүүлсэн асуудал бол энэ бол өнөөдөр Монгол улсад хүчин төгөл дээр үйлчилж байгаа эрүүгийн хуулиар бол бүгд гэмт хэрэг. 14 насны төрөөгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг тооцогдож байгаа. Тэгэхээр энэ тохиолдол бүр дээр бол эрүүгийн хэрэг нэгдээд шалгагдаад явсан байх ёстой. Явсан байгаа гэж бодож байна. За хохирлолтой холбоотой асуудал хүний эрхийн үндэсний комиссоос энэ Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн хохирол барагдуулах эрхийн хүрээнд бол 40 хэрэгт дүн шинжилгээ хийж ажилласан байгаа. За 40 хэрэгээс бол 17 хэрэгт нь бол хохирол нэхэмжилсэн байна. 10 хэрэгт нь хууль ёсны төлөөлөгч 7 хэрэгт нь өмгөөлөгч хохирол барагдуулахаар шүүхэд нэхэмжил гаргасан. За нэхэмжилсэн хохирлын хувьд бол 8 хэрэгт нь бол сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн, 9 хэрэгт нь бусад төрлийн хохирлоо нэмсэн. Энэ бол нөгөө захиргааны зардал бие махбодод учирсан хохирол гэж үзэж байгаа. За харин шүүхээс хохирол нэхэмжилсэн 17 хэрэгээс 7 нэхэмжлийг нь бол хэрэгсэхгүй болгосон байна. 10 нэхэмжлийг бол хангаж шийдвэрлсэн, өөрөөр хохирол нэхэмжилсэн 10 нэхэмжлийг бол хангаж шийдвэрлсэн. За тэгээд нийт 50 гаруй сая төгрөгийн хохирлыг бол шүүгдэгчээс гаргуулсан юм мэдээлэл байна. Тэгэхээр Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн хохирол барагдуулах ажиллагаа бол хангалтгүй гэж дүгнэх ийм одоо мэдээлэл гэсэн. Цэцэгцэд учирсан хохирлыг тогтоох ажиллагаа бол саяхнаас хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бол тоон бага байхыг үгүйсэхгүй. Уг нь бол энэ цэцэгцэд учирсан хохирлыг бол хэрэг бүр дээр бол тогтоох ийм одоо хуулийн зохицуулттай. За харамсалтай нь энд бас нэг асуудал яригдж байгаа нь хууль ёсны төлөөлөгчөөр ихэвчлэн хохирогч хүүхдийн эцэг эхэн томилогддог. За эцэг эхэн томилогдсон тохиолдолд хохирол байхгүй, хохирол нэхэмжлэхгүй байх явдал түгээмэл байгаад байна. Тийм учраас хүний эрхийн үндэсний комиссоос энэ асуудлыг бас өөрчлөх шаардлагатай юм байна. Бид нар зарим тохиолдолд эцэг эхээс нь хүүхдийг хүртэл хамгаалах ёстой. Тийм учраас заавал өмгөөлөгчтэй ордог энэ зохицуултыг сэргээ игдэг. За энэ
өөр нэг асуудлын өр шилжүүлэн суулгахтай холбоотой хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа асуудал байна уу? Нөгөө талаар энэ хүүхэд тээгч эмэгтэйчүүд юу болсон? Өөр хүний хүүхдээж төрүүлж өгдөг. Жилдээ 200 их тэгж хүүхд төрүүлээд өгдөг юм байна. Энтэй холбоотой тэр хүүхдийн эрх зөрчигдөх асуудал дээр танай байгуулга ер нь хяналт гэж юусэн үү? Түрүүн бид нар энэ нөгөө юутай холбоотой эдис шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал дээр бас яригдсан энэ асуудал. Энэ дээр бас судалгаа хийж өснө үү? Тэгэхээр үр шилжүүлэн суулгахтай холбоотой хүүхдийн эрхийн асуудлыг одоогоор бол судалсан, шинжилсэн зүйл бол байхгүй байгаа. Хүний эрхийн үндэсний комисс энэ жил эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн дүн шинжилгээг бол хийхээр одоо төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээндээ бол үр шилжүүлэн суулгахтай холбоотой зохицуулалт, за үүнээс үүдэлтэй гарах боломжтой гарах болзошгүй хүүхдийн эрхийн асуудлыг бол давхар судлаад явна гэдэг мэдээлэл өгье.